2017 оны 1 сарын 16-ны өдөр олон тооны хүн хордсон байдалтайгаар нас орсон асуудалтай холбогдуулаад нийслэлийн засаг даргын зөвлөл хуралдаж шуурхай ажлын хэсэг ажиллуулсан байгаа. Шуурхай ажлын хэсэг 1 сарын 17 оны өнөөдрийн 15 цаг хүртэл бол шуурхай ажилласан байгаа. Энэ талаарх мэдээллийг бол манай ажлын хэсгийн шуурхай мөн мэрэгжлийн байгууллагуудын удирдлагууд зөвлөж та бүхэндээ мэдээлэл хийх гэж байна. Мөн шуурхай ажлын хэсгийн мэдээллийг нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Мөн нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд бас мэдээлэл хийсний дагуу тодорхой шийдвэрүүд гарсныг та бүхэнд танилцуулах гэж байна. Өнөөдрийн байдлаар нас орсон иргэдийн шүүх шинжилгээний анхан шатны дүгнэлтүүд гарсан. Хордлогын шинж тэмдэг үүссэн анхны дүгнэлтээр манай цагдаагийн байгууллага энэ талаар наривчлсан мэдээлэл өгнө. Мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас хууль заасан мэдээллийн хэмжээнд та бүхэнд өгнө гэдгийг бол мэдээлэх нь байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд нийслэлийн засаг даргын зөвлөл өргөтгсөн байдлаар хуралдаж шийдвэр гаргасан байгаа. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар бас амь нас нь эрсдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах үндслэлээр мөн эрсдэж болох эрсдлийг бууруулах үүднээс бол өнөөдрийн буюу 2017 оны 1 сарын 17-ны өдрийн 18 цагаас 20-ны өдрийг дуустал арх согтууруулах хундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг бол төр хугацаагаар зогсоосныг албан ёсоор та бүхэн дамжуулж мэдэгдэж байна. Мөн өнөөдрийн 15 цаг хүртэлх шуурхай ажлын хэсгийн ажилласан мэрэгжлийн байгууллагуудын мэдээллийг та бүхэнд албан ёсоор өгье. Хохирогч нарт шүүхийн шинжилгээг албан ёсоор хийсэн байгаа. Шүүхийн шинжилгээгээр хохирогч нарын 4 хохирогч нь шингэн зүйлсийн хордлогын улмаас нас орсон болох нь тогтоогдож дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр шингэн зүйлсийн хордлого гэхэл та бүхэн ойлгож байгаа. Арх согтууруулахтай байж болно, бусад шингэн зүйлээр байж болно гэсэн ийм дүгнэлт гарсан байгаа. Яг ямар зүйлсээс бодисоос эсвэл ямар архинаас ч юм уу хорцсон болох нь эд эцсийн шинжилгээгээр наривчлан шинжилгээгээр гарна. Энэ дээр бас тодорхой хугацаа шаардлагатай байгаа. Ямар ч гэсэн энэ хүмүүс хохирогч нар шингэн зүйлсээс хорцсон гэдэг энэ асуудал тогтоогдод нэгэд шалгаж байна. Үүссэн нөхцөл байдалтайгаар холбогдуулаад цагдаагийн байгууллага өчтөр 1 сарын 16-ны өдрийн 15 цагаас ахуулаад хэргийн газраас эдмэрийн баримтаар хураагдсан зүйлсээр ялангуяа с сэжиг бүхий хордлого өгсөн байж болзошгүй шингэн зүйлсүүдийг хураах, битүүмжлэх, олж илрүүлэх ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ дээр бас мэрэгжлийн хяналтын байгууллагууд бас хамтарч ингэж ажиллаж байгаа. Ер нь бол саяны энэ арх согтууруулах хундаагаар худалдан борлуулах үйлчлэх ажлыг тодорхой хугацаар хязгаарлаж байгаа энэ үйл ажиллагаа маань иргэдийг цаашид эрсдлээс хамгаалах, дахин яг наривсан шинжилгээ дүгнэлт гараагүй яг тодорхой энэ асуудлыг тогтоотол энэ бас өртсөн сэргийлэх ийм чухал ач холбогдолтой юм гэдгийг бас та бүхэнд бас анхааруулж хэлье. Бас иргэд аж ахуй нэгж байгууллагууд маань энэ гаргасан шийдвэрийг ухамсартайгаар биелүүлж бас энэ эрсдээс өөрсдөө бас бусдыг бас хамгаалж ажиллахыг бас би та бүхэнд бас уриалж байна. Улаанбаатар хэмжээнд бол нийтдээ 2959 арх худалдаалдаг дэлгүүр байгаа. Энэ дэлгүүрүүдийн 2013 онд манайх ороод хян шалгалтыг хийгээд
тодорхой хэмжээний архиудыг битэмжилсэн байгаа. За мөн баарны тоо бол Улаанбаатар хотын хэмжээнд бол 821 байгаа. Үүнээс бол 218 нь орсон байна. Рестораны тоо бол 959, үүнээс бол 141-т бол бид хяналт шалгалтыг хийсэн. За өнөөдрийн байдлаар 7378 ширхэг өөрөлдөл битэмжилсэн архи дэлгүүрүүд байгаа. За энэ бол сэжиг бүхий архи байгаа шинжилгээнд авсан. За энэ 7000 гаруй архиас бол 80 архийг бол одоо дээжинд аваад шинжилгээнд өгсөн байна. За шинжилгээний хариу бол одоо эцэг гарааг байна. За нөхцөл байдлын хувьд бол нийслэлийн иргэдийн хурлаар тогтоол гарсан. За энэ тогтоол маань хамгийн гол нь бол хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийг бол өгж байгаа. Тэгэхээр бид нар бол архи согтууруулах хундаас гадна хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьж байгаа хяналт шалгалт стандарт хэр хэмжээнд байна гэдгийг одоо энэ 3 хоногийн дотор одоо тогтоосон хугацаанд цагдаагийн газартай нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 500 гаруй байцаагч өнөөдрийн 16 цагаас эхлээд ажиллаж байна. За бид ажилтнаа ямар одоо байдал дээр хяналт тавих вэ гэхээр хамгийн гол нь бол урьдчилан сэргийлэх хангамжаа байгаа. Дээрээс нь бид нар энэ худалдааны сувгуудаар ажиллаж байгаа архи согтууруулах хугацаанд дээр тав судалгаанууд явагдана. Мөн одоо энэ дээр төлөвлөгөө тус шалгалтууд их юм. За энэ бол хаяр шашгийн зөрчилтэй бүтээгдэхүүнүүд. Мөн одоо төргөн мод хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Чанар стандартаар шаардлагад нийцээгүй бол бараа бүтээгдэхүүн архи согтууруулах хундаа. Дээрээс нь техникийн болон хүнсний спиртийн одоо төрлийн бүтээгдэхүүнүүдэд өнөөдөр хяналт хийх гэж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо өнөөдөр хийж байгаа хяналт байна. Хүнсний болон техникийн спиртийн одоо хяналтыг дэлгүүрүүдээр хийх, мөн тухайн одоо дэлгүүр баа цэнгэний газруудын одоо эргэцэн баримтчгүй тусгай зөвшөөрлүүдийн стандартууд, тусгай зөвшөөрлөхийн стандартууд яг нийцсэн одоо үйл ажиллагаа явуулж гэнэ үгүй юу гэдэг дээр бас хяналт тавьгаар одоо өнөөдрөөс эхлээд ингээд 3 хоног бол ажиллахаар болж байна. За энэ ажил маань нэг талаасаа өнөөдөр үүс нөхцөл байдалтай холбоотой мөртлөө нөгөө талаасаа бид нар удахгүй болох сар ширхний баяр болгож байгаа. За энэ баярыг өгтөөд мөн одоо манайх нэрвэн хав дээрээс одоо хууль бусаар төр бүрийн одоо хэвийн боо, бууз, дээрээс нь одоо гарын бэлэг өөрөөр хэлбэл Оросын холбооны улсаас Хятадаас бол оруулж ирж одоо энэ баяраа олсон тэмдэглэдэг юм уламжлалтай. За энэ маань одоо өнгөрсөн жил бид бас Оросын холбооны улсаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн дээр бол шинжилгээ хийж үзэхэд бол бараа бүтээгдэхүүний шинжилгээнд дээр бол бас эерэг сорцтой гарч ирсэн. Тэгэхээр энэ жил одоо өрсөн сэргийлэх арга хэмжээний өрөөнд энэ маань 2 дахь үзүүлэлтийн хувьд бол сар ширхнийг огцсон бас энэ давхар одоо юм хяналт шалгалтууд явагдаж байна. Тэгээ энэ хяналт шалгалтанд ямар ч байсан нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийтдээ 3000 гаруй байгууллагыг одоо бид нар бас 3 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага бусдад одоо байгууллагатай хамтарч шалгах усыг та бүхэн мэдэгдээ. За энэний цаана одоо шалгалтыг бид нар мэддэгээр зарлахаар нөгөө нэг хямдхан архинуудаа бол нуудаг. Нөгөө одоо нэг шагналдаг, найруулдаг спиртүүдээ нуудаг асуудал байдаг. Энэ угаасаа тандал судалгааны үед манай байгууллагууд бол хяналттай байдгийг. Аль хорооны аль дүүргийн аль хэсгүүдээр хуурамч архи бүтээгдэхүүн үйлдвэр зардаггүй. Манай Улаанбаатар хотод хамгийн доод үнэтэй бүтээгдэхүүн хаана байна? Энэ дэр манайх бас урьдчилан хяналтуудыг хийсэн, таналтууд хийсэн. Тэгээ хяналт шалгалтынхаа үйл ажиллагаа хууль ёсны дагуу одоо хийх бэлтгэл ажил хийгдээд одоо нэг 16 цагаас энэ үйл ажиллагаа эхлэж байна. За ингээд иргэд болгон, хүн болгон хуулиа дэглээд өөрийнхөө одоо амнаас эрүүл мэндийн төлөө энэ мэргэжлийн байгууллагуудын өгж байгаа зөвлөгөөг одоо дагаж мөрдөж ажилласаа гэдэг бас та бүхнээс хүсэж байна. 2017 оны 1-р сарын 16-ны 20 цагаас 17 оны 15 цаг хүртэл нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагаар нийтдээ архи согтууруулах хундаа хэрэгэлсэн хүн согтолттой 36 хүн ирж эмчлэгдсэн. Эмчийн хяналтанд байжгаад одоо гарсан байна. Одоогийн байдлаар бол онцгой ноцтой хүндэрсэн ийм тохиолдол бол гараагүй байна. Гэхдээ манай иргэд бол одоо ер нь анхааралтай хандах хэрэгтэй. Ялангуяа ойр орчинд нь архи согтууруулах хундаа уусан мөн хүнсний зүйл хэрэглээд хордлогын шинж тэмдэг гарсан сэжигтэй тохиолдол байх юм бол эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Ялангуяа нийслэлийн төрийн тусламжийн төвийн 103 тоот утсанд хандаж одоо эмнэлгийн тусламж авахыг та бүхэнд бас зөвлөж байна. Манай нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд бол энэ аливаа хордлогын үед яралтай авах арга хэмжээний талаар бол тодорхой заавар зөвлөгөө аваад одоо бэлэн байдалтай ажиллаж байна. Хариуцлагатай жижигөр бол ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн асуудал хариуцсан юм байгаа. Ер нь цаашдаа бол иргэдтэй бол сэрэмжлүүд хэлэхэд бол аливаа баталгаагүй архи согтууруулах хундааг гар дээрээс болон одоо үйлдвэрлэгч тодорхой биш ийм одоо согтууруулах хундааг бол архи согтууруулах хундааг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн аливаа хүнсний зүйлээр ч гэсэн бас сонор сэрэмжтэй байж
аливаа хугацаа дууссан мөн одоо с ิจ гтэй санагдах юм бол мэрэгжлийн байгууллагад хандаж шалгуулахыг зөвлөж байна. А ийм одоо хүнсний зүйл болон арх согтууруулах хүндэг бол аль болох хэрэглэхгүй байхыг иргэдтэй сэрэмжлүүлэг болгон хэлье. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн үүргээ. Дээр нь өнөөдрийн одоо үүссэн байгаа нөхцөл байдал эцэслэн шүүхийн шинжилгээний байгууллагаас эцэслэн одоо дүгнэлт гараагүй байгаа болон за мөн одоо амь нас нь эрсдсэн одоо иргэдийн анхны одоо дүгнэлт нь бол хордлогын шинж тэмдэгтэй байгаа учраас бол иргэдийнхаа эрүүл мэнд амь насыг хамгаалах за мөн одоо үүсч болох эрсдлийг бууруулах энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаамаа. Тэгэхээр нийт одоо иргэдтэй хандаж сэрэмжлүүлэг болон уриалахад бол энэ одоо 16 цагаас буюу 1 сарын 17-ны өдрийн 18 цагаас 20-ны дуусталх энэ одоо хугацаанд бол та бүхэн маань өөрсдийнхөө одоо эрүүл мэнд амь насыг хамгаалах тал дээр төртөг хамтарч ажиллах за мөн одоо өөрсдийнхөө одоо үйл ажиллагаанд бас за мөн одоо бусдын эрүүл мэнд амь нас үүсэж байгаа эрсдлийг бууруулах тал дээр бол хамтарч ажиллахыг бас уриалж байна. Мөн одоо хэвлэл мэдээллийн байгууллагын одоо ажилтан албаа агч та бүхэн нэрээр дамжуулж энэ одоо уриалгыг бас нийт одоо иргэдэд хүргэж байна.